Сэтгүүлч өнөр цэцэгтэй холбоотой шүүх хурал 2 өдөр хуралдаж 2024 оны 7 дугаар сарын 19-ны өдөр шүүхийн шийдвэрийг танилцуулж 4 жил 9 сарын хорхилаар шийтгэгдэж байна. Тэрээр 461-р хорих ангид давзаалах шатны шүүх хурал хүртэл саадуулахд харууллаа. Түүнийг дараахан үндслэлээр яллаад байна. Нэгдүгээр дөрвөн иргэн нэг компани талаар худал мэдээллийг олон нийтэд тарааж нэр төрөө алдар хүндэд нь халтсан. Хоёрдугаар татвар төлөхөөс зайлс хийх зорилгоор татварт ноогдох орлогоо зориудаар худал тодорхойлж нурсан. Гуравдугаар төрийн нууцад хамаарах мэдээ баримтыг хадгалсан гэх үндслэлээр яллаад байна. Уг хэрэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд тал талын хилцүүлгүүд өрнөж байна. Хуулийн хүрээнд өнөр цэцэг 2 хүүхдээ ээж ахын сэтгүүлч байх зэрэгээс үл хамааран хууль зөрчсөн үйлдэл хийсэн тогтоогдсон л ял шийдэглээ авч хариуцлага хүлээх нь зөв хэрэг. Гэхдээ түүнийг ялсан эдгээр хэрэгүүдээс анхаарал татаж байгаа нь төрийн нууцад хамаарах хэрэг байгаа юм. Төрийн нууцтай холбоотой мэдээллийг хадгалсан сэтгүүлч ял авч байхад төрийн нууцыг задруулсан төрийн эрхэмд ямар хариуцлага тооцох вэ? Хэрэгтэй холбоотой наан байгаа хүмүүсийн зөвхөн шийтгэгдээ дуустдаг биш, улс уртаа тэмцдэг жишээ хэрэгтэйг сэтгүүлч өнөр цэцэгтэй холбоотой энэ үйл явдал бидэнд дахин сануулж байна.